За энэ амтдгаа. Амтдгаа бас ижилхэн юу яана? 30 хоног байж болно тийм ээ үрслэгээгээ. За тэгээ 30 хоног байж болохоор таравстай ижилхэн бас 4-5 жинхэнэ навчтай үед нь тарилт хийгээд мөн ижилхэн орой нахагийн танж өгнө. Ишнийхаа. За тэгэнгүүт дахиад нөгөө 5 инш гарна штэ тий 5 инш. За тэгвэл юутай эсрэгээрээ 2-ыг үлдээж өгнө. 2 ишээ. За тэгээд гол онцлогоо нь тэр ихний тайрж өгсөн одоо нөгөө 5 дахь үеийн хүртэл нь тайрж өгсөн иш чинь 1-р иш. Тэрнээс гарч ирж байгаа 5 иш чинь 2-р иш нь тийм ээ. Тэгвэл тэр 5 2-р ишийг олохлоор ишний 2-ыг нь үлдээгээд 3-ыг нь хажлаа ийцэн тийм үү? За тэгвэл одоо тэр 2-р үлдээсэн 2-р ишнээс чинь ахиад 3-р иш гарч байгаа нэг ихч байгаа. Тий ахиад гарна. Тэгвэл энэ 2-р ишин дээр болохоор зөвхөн эр цэцэг үүснэ. Эм цэцэг үүсэхгүй. Тэгвэл аль болохоор 2-р ишнээс хурдан юу гарах хэвээр. 3-р ишийг гарах юм бол эм цэцэг үүсээд энэ жимс суух хэвээр шүү дээ тий. Тэгээд ирэхлээрээ нөгөө юуны ишний таналцыг сайн хийж өгнө гэсэн. Ишний таналт. Ишний таналтаа хийхгүй бол энэ оройтно. Болцгүйцэхгүй гэсэн. Тэр 2 иш чи одоо ингээ урган штэ. Тэгэхээр үе болгоноос нь 3 дахь иш гарах хэвээр байхгүй юу? Үе болгоноос нь гарах. Тий. Оройг нь тайрна. Одоо энэ бол оройг нь тайраа явангууд дахиад тэр 3-аас ингээ салаасан юунаас чи ингэж ургачиж байгаа байхгүй юу? За тэгвэл одоо би юуг явуулъя? Юу гэдэг лээ 20 үе явуулъя гэвэл 20 ийм юу гарна гэсэн үг шүү дээ. Тэ? Гарна гэсэн. Тэрийг хэдэн үе явуулах таах вэ? За тэгэл 14-өөс одоо энэ манайх чи ургамал ургалтын хугацаа богино учраас 14-өөс нэг 20 хүртэл явуулъя те. Тэгээд орой нахыг нь одоо ишнийх нь орой нахыг танлаа. Тэгээд ингээд нөгөө хажуугийн юунууд чинь салбарж гарч. Энэ ингээ харахлаарэ дан эр цэцэг байгаа зү. Эр цэцэг. Тэгэнгүүт энэ дээрээс одоо энэ нь штэ. Энэ ургаад ирэхлээр энэ дээрээс эм цэцэг одоо энэ агац. Эм цэцэг. Тэгэхээр эм цэцгийг гаргаад тайрчих юм уу? Эм цэцгийг гаргаад ийшээгээ нэг дээрээс нэг гэж юм. Нэг л юу үлдээх юм бэ те? Тий. Бусыг аваа ичнэ гэсэн. Тэгэж ажиллагаа жоох ихтэй. 3 дугаар ишин дээрээсээ л эм цэцэг гарна тий. 2 дээр дандаа эр цэцгүүд байгааз эр цэцгүүд гарна. Тэгээ бас ижлэх нь тоос хүртээлт. Тоос хүртээлт гол нь сайн скот зөгийгөр те. Тэгээ бас ижлэх нь өглөө эрт. Өглөө эрт. Энэ яг тайлбарлаж байгаа юм шиг ерөөсөө тийм юуг л авж байгаагүй. Өнөөдөр л маш сайхан бүр газар дээр нь ургаж байгаа энэ дээр бүр ихнээс нь аваад дуусч детальчлаад ингээд гүзээлцэг нь шээва, хулуу, помидор, өгөрцийн энтрийг бол бүр маш сайхан дэлгэрэнгүй ярьж өглөөд тэгээ маш их сайхан ийм сургалт боллоо гэж бол миний хувьд л их юм мэдэж авлаа гэж бол бодож байна.